Сүүлийн жилүүд бол хэрэглээний зээл бол бизнесийн зээлтэй харьцуулахад хурдан илүү голголт нэмэгдээд байх юм хандлага ажиллаж байгаа. Тухайлх юм бол яг одоо өнөөдөр энэ 9-р сарын байдлаар болохоор 2025 оны 9-р сарын байдлаар нийт зээлийн өсөлт бол өмнөх жилтэй харьцуулахад 22.1% байгаа хгүй. Яг урд нь бол лайж уусаарч байгаа л гэхдээ бол 42.7 их 80 төгрөгийн зээл хийдтэй болгоцсон. Түүнийхэн одоо 25.4 нь хэрэглээний зээл бол 16.6 нь бизнесийн зээл. Тэгэхээр 9 их 80 дээр өрнө бол хэрэглээний зээл нь бизнесийн зээлээсээ төрүүлсэн байгаа. Тэгэхээр ер нь хэрэглээний зээл өөрөж хэлсэнчлэн голцоо бол цалин барьцаалсан зээл, хадгаламж барьцаалсан зээлүүд байдаг л та. Тэгэхээр тэр нь бол голцоо янз янзын хэрэглээний бүтээгдэхүүнүүд, гар утас, автомашин барьцаалсан зээл, гэх мэт иймэрхүү зээлүүд аваад байгаа нь нэг талаар бол мэдээж тухайн хүний өөрийн сэдвэр л дээ. Гэхдээ нөгөө талаар урт хугацаанд олон хүмүүсийн хандлагыг ажиллаж явах хэрэг үнцний наалтдаг юм бүтээгдэхүүнүүдийг хэмжээгээр аваад тэр нь өөрөө одоо зээл нь өөрөө бол боломжийг бий болгох хэрэгтэй болохоос өрийн дарамтыг бий болгоод байгаа. Уул нь болохоор тэр зээлээр одоо жишээлх юм бол одоо илүү богино хугацаатай илүү боломжийг бий болгох жишээлх юм бол зээлийн хүү багтаа ч юм уу нэг тиймэрхүү зүйл илүү төлөвлөгөөтэй авах нь илүү зүйтэй л дээ. Жишээлх юм ипотекийн зээл. Ипотекийн зээл бол өөрөө хүү баг 6-8% хүүтэй орон нутагт бол өөр баг. Иймэрхүү нөхцөлтэй юм зээл. Гэтэл одоо автомашин барьцаалсан зээл, цалингийн зээл 18-19-20% зээл. Тэгээд автомашин чинь өөрөө бол үнцний алдаг юм зүйл шүү дээ. Жишээлх юм бол нэг хэсэг бол 6-7-8 жилийн хугацаатай автомашин барьцаалсан зээл авсан нь хүмүүс нь үндсэндээ бол 2 дахин хэмжээний зээл төлсөн. Гэтэл хугацааны төгсөл бол автомашиныхаа үнц нь бол баш хүнцэн. Ийм нөхцөлд бол тэр хүн бол ямар ч нэгэн байдлаар үр боломжийг бий болгоогүй харин өрийн дарамтыг бий болгосон юм хөө нөхцөлтэй л юм л та.